Удаа дараа байнга задуулдаг нэгэн эмэгтэй эцэст нь дулааны шуумын нөх буюу Тараншааны амсар дээр нас барсан. Тэрээр 4 хүүхдийн ээж байсан бөгөөд Сара нь 1990 онд төрсэн жирийн нэгэн айлын эзэгтэй байжээ. Сонсогч та бүхэн Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Сара нь нөхөртөөгөө 2008 онд танилцж 2010 онд гэр бүл болсон. Тэд хамтдаа гэр бүл зохиож 4 хүүхэдтэй болсон. 2011 онд анхны охин нь төрсөн. Дараа нь 2012, 2013 онуудад дахин 2 охин мэндэлсэн. Хамгийн бага хүн 2016 онд төржээ. Гаднаас нь харахад энгийн нэгэн гэр бүл. Гэхдээ 2016 оноос бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Сарагийн бага хүн эмнэлэгт хэвтэж бага хүүгээ аав нь сахиж байсан бөгөөд тэр үед Сара гинэт алга болсон. Нөхрийнх нь дүү нь ахынхаа гэрт очиход ээж нь буюу Сара байхгүй гараад явсан байх ба. Гэрт нь бага насны хүүхдүүд харгалзах хөнгөө үлдсэн байжээ. Тэр явдлаас хойш Сара 5-6 сарын турш гэртээ ирэхгүй алга болсон. Нөхөр нь гэртээ ирээч гэж хэлэхэд ирдэггүй байжээ. Учир нь Сара тэнмэл амьдралаар амьдрах болсон буюу лаз зүүж дулааны шугам буюу Тараншаанд амьдардаг хүмүүстэй нийлж арь хуух болсон байна. Харин 2016 оны 10 сард гинэд нөхөрлөөгээ залгаж буцаад нийлээ. Би дахиж ингэж явахгүй гэж хэлсэн. Нөхөр нь түүнийг уучлж буцааж нийлсэн байна. Гэхдээ энэ нийлэлт нь удаан хугацаанд үргэлжлээгүй юм. Сара ердөө 3-4 хоног гэртээ байж байгаад дахин нөхөр болон хүүхдүүдээ орхиод явсан. Ингэж явсаар 2017 оны 3 дугаар сар болсон. Цагаан сарын дараахан удалгүй нөхөрт нь цагдаагаас дуудлага ирсэн. Цагдаа хэлэхдээ эхнэрт нь баригдсан байна. Ирж ав гэсэн. Нөхөр нь очиж эхнэрээ батлан даалтаар гаргаж авсан. Тэгээд гэртээ харийгээд явж байтал Сара гэртээ харихгүй гэж хэлээд хар хорин захын хойд талын дэнжид буулгахыг хүсжээ. Нөхөр нь яах ч аргагүй болоод тэнд буулгасан. Харин санаа зовоод нөхөр нь араас нь яваад очиход Сара өөр нэгэн эрэгтэйтэй хамт байсан. Үүнийг нь харсан нөхөр нь гэртээ харъя гэж гуйсан боловч Сара татгалзсаар байсан ба аргагүй ирэхэнд нөхөр нь ганцаараа буцаж явсан. Нөхрийн хэлснээр Сара өмнө нь ямар нэгэн өвчин эмгэггүй, унаж татаж өвддөггүй эрүүл хүн байсан. Мөн өөрөө хизээж эхнэрээ зодож гар хүрч байгаагүй гэдгээ цагдаад мэдүүлсэн юм. Энэ үйл явдлаас судалгүй Сара нь 2017 оны 4-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө дулааны шугамын дэргэд буюу хоноглож явдаг байсан Тараншааны нүхний амсар дээр нас барсан юм. Түүний амь насанд нөхрийг нь очиж харахад хамт байсан залуу буюу Б гэгч залуу хүрсэн байдаг. Талигачтай хамт байсан залуу болох Б нь Улаанбаатар хотод төрсэн ба бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. 5 дугаар анги хүртлээр сургуульд суралцж байгаад сургуулиа орхисон. Мөн 1999 оноос төрсэн эцэг эхийнхээ гэрт амьдарсан. Хувийн болон улсын байгууллагад ажиллаж байгаагүй. 2012 онд түүнд гар хүрсэн хэрэгээр 3 жил 5 сарын хорих ялыг эдэлж байсан байна. Мөн зам төрхийн хувьд үг, дуу, цөөтэй хинэггүй ажилд сайн нэгэн байсан ба 2017 оны 1-р сараас эхлэн арх их хэмжээгээр уудаг болсон байжээ. Сарагийн тухай түүний ойр дотны хүмүүс нь дараах мэдүүлгийг өгсөн. Түүний эмээнд Сарагийн тухай ярихдаа талигаач бол миний 3 дахь охины хамгийн бага хүүхэд юм. Талигаач дээрээ 2 ахтай байсан. Бага насандаа эцэг эхийн гар дээр хүмүүцсэн. Аав нь орхиод явчихсан. Тэгээд 2 ах ээжийн хамт амьдардаг байсан боловч ээж нь 2007 онд бурхан болсон. Би Б гэдэг хүний талаар мэдэхгүй. Талигаач ямар нэгэн архаг хууч өвчин, татаж ундаг өвчин эмгэг байгаагүй. Эрүүл чирэг сэргэлэн цовоол хүүхэд байсан. 2017 оны 3 дугаар сарын эхээр гэж санаж байна. Намайг гэртээ байж байхад толгоогоо заазуурдуулчихлаа гэд цус нь гойтсон байдалтай орж ирсэн. Тэгээд харахад хуух нь язаачсан шарахтай байсан. Тэгээд би толгойг нь угааж өгөөд хувцас хунарыг нь сольж өгөөд ахт нь өгөөд явуулсан. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад нас барсан гэдгийг дуулсан. Гэрт ирэхдээ Б намайг заазуурдчихлаа гэж хэлсэн. Тэгээд Б-гийн ээж нь битгий цагдаад хэлээрэ гээд гуйгаад байна гэж миний утсаар ярьж байснаа надад талигаач хэлсэн. Бусдад зодуулсан байдалтай нэг л удаа ирсэн хэмээн дараах мэдүүлгийг өгсөн. Харин одоо нагац ихчийнхэн мэдүүлгээ сонсцгоо. Тэрээр хэлэхдээ би талигаачийн ээжийнх нь төрсөн дүүн юм. 2017 оны 3 дугаар сард талигаач манай гэрт ирсэн.
Би талигачид хандаад чи хараач нөхөр дээр очиж юу хийгээд гадуур тэнэд байгаа юм гэхэд би удахгүй харнаа л гэж хэлж байсан. Түүнээс хойш би талигачтай уулзаагүй. Талигач багасаа л би сайтай ямар нэгэн өвчин зовлон хилдэггүй хүүхэд байсан. Татаж ундаг өвчтөй байгаагүй. Эрүүл хүүхэд байсан. Жирэмсэн гих шинж тэмдэг мэддэгдээгүй. Талигач багасаа ээжтэйгээ л цуг амьдардаг байсан. 1-6 насны 4 хүүхэдтэй байсан. Нөхөр нь зан төрхийн хувьд их зөөлөн, даруухан хүн байсан. Талигач сүүлийн хэдэн жил ойр хавийнхаа хүүхнүүдтэй нээлж арх дарс их уудаг болчихсон байсан. Арх уухаараа нөхөртөөгөө хаяа маргалдаг гэж сонсож байсан. Нөхрийнх нь хувьд талигачийг зодод цохиж байсныг би л мэдэхгүй хэмээн мэдүүлэг өгсөн. Харин энэ хэргийн талаар шүүгдэгч Б-гийн ээж дараах мэдүүлгийг өгсөн. 2017 оны 4-р сарын 14-ний өдөр над руу цагдаагаас уцаар яриад та дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж уулзах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би маргааш нь очиж байцаагчтай уулзсан. Тэгэд би анх хүүгээ хэрэгт холбогдсныг мэдсэн. Би талигачийг урд нь таньдаггүй байсан. 2016 оны 6 дугаар сард улсын их хурлын сонгуулийн үеэр Б-гийн амьдардаг гэрийн хажуу хашааны настай хөгшин над руу уцаар яриад танай байшингийн цонхыг нэг хүүхэн хагалж орж хоноод байна гэж хэлэхээр нь би тэр үед дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Тэгээд тэр өдрөө цагдаагаас уцаар яриад та манай ажил дээр хүрээдэр нөгөө цон хагалсан хүүхнийг чинь барьчихсан гэж хэлэхээр нь би очиод анх талигачийг харсан юм. Тэгэд би тэр үед талигачаас чи ямар учиртай хүү юм бэ? Яхаараа манай байшингийн цонхыг хаглаад байдаг юм гэж асуухад юм дуурахгүй зогсоод байсан. 2017 оны 4-р сарын 10-ны өдөр би Б-тэй уцаар яриад чи гэртээ байна уу? Би очлоо гэхэд би гэртээ байна гэж хэлсэн. Тэгэд би гэрт нь очиход хүн байгаагүй. Б-гийн утас руу залгахад талигач авахаар нь чи яахаараа Б-гийн утсыг авчихсан байдаг юм гэж асуухад би эмнэлэгт үзүүлж байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй Б талигачийг дагуулж асан гэртээ ирэхээр нь талигачид хандаж чи яахаараа манай хүүтэй явж байдаг юм. Чи гэр орондоо хайр гэж хэлэхэд талигач би өвдөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн юм. Одоо хайрлаа гэж хэлээд гараад явсан. Тэрнээс хойш би талигачтай дахиж уулзаагүй хэмээн дараах мэдүүлгийг өгсөн. Шүүгдэгч Б зөвхөн талигач бүсгүй амь насанд хүрсэн хэрэг биш байсан бөгөөд мөн өөр нэг хүний амь насанд хүрсэн юм. Эхлээд он цагийн дараалалаар буюу амь хохирож сараад юу тохиолдсны талаар ярив. Талигач сараанд гэртээ тогтгой болоод гадуур тэнмэл хүмүүстэй нээлж арх ууж тараншаанд хоноглож явдаг болсон байсан. Мөн шүүгдэгч Б-тэй дотн харьцаатай болсон байсан ба нийлж арх ууж тараншаанд амьдарч ээжээ. Шүүдэж байн талигачд гар хүрч байн зодтолдог байсан хамт тараншаанд хондог гадуур явдаг тэнмэл амьдралтай хүмүүс гэрчилсэн байдаг. Гэрчүүд сараагийн амь насаа алдсан талаар дараах зүйлсийг ярьсан. Ойр хавьд нь амьдардаг нэгэн гэрч дараах мэдүүлгийг өгсөн. Миний бие сүү хувьцаат компани ард талын жалганы урд тал МТ шатгуун түгээх станцын зүүн урд талд гэр барьж амьдарч байна. Уг газарт амьдраад 2 жил болж байна. Манай гэрийн хойд талын жалганы хойд ирмэг дээр дулааны шугамын нүхэнд 5-6 хүн тогтмол амьдардаг. Тэдгээр хүмүүсийн 4 нэмэгтэй, 2 нь эрэгтэй байж байгаа харагддаг. Урд шөнө буюу 4-р сарын 13-ны шөнө 23 цагийн үед намайг гэрээсээ гараад би засгээд байж байхад нүхний дэргэд нэг эрэгтэй хүн алаад өгөөлтөө алалдсан ч яадаг юм гээд орилж байсан. Бас өөр эмэгтэй хүн чи болооч над хүнээ аллаа шүү дээ гэж хэлж байгаа чимээ гарч байсан. Тэгэж орилж байх үед нүхний дэргэд 3-4 хүн зогсож байгаа харагдсан. Бас өөр 2-3 хүн сууж байгаа харагдсан. Өглөөнд буюу 2017 оны 4-р сарын 14-ний өглөө 06 цагийн үед гарахад нүхний дэргэд цагдаагийн тууз татсан байдалтай байсан. Тухайн үед шүн байсан болохоор яг хинэн хэлж байгаа харагдаагүй. Ямар ч байсан хашааны завсраар харахад бүрдээсэн хүмүүсийн л дүрс харагдаж байсан. Тэр нүхэнд амьдардаг хүмүүс байсан хэсэг талаар мэдэхгүй. Ямар ч байсан залуухан эрэгтэй хүний дуу хоолой байсан. Гэрчэд талигач охины зургийг үзүүлэхэд гэрч хараад энэ охин 2017 оны 3 дугаар сарын гэхээр хойд талын нүхэнд ирж байгаа харагддаг болсон. Өмнө нь харагдаж байгаагүй. Тэр охин бол намхан нуруутай, шардуу царайтай, махлагдуу охин байгаа. Тэр охин манай хашааны хажууд байн гуйлж суудаг. Тэгэд би яагаад уйлаад байгаа юм бэ гэхээр тултраач юм шиг, сохтууч юм шиг уучлаарай гэж хэлээд яваад өгдөг. Тэр охин нүхнийхээ амсар дээр ганцаараа сууж байгаа харагддаг. Учир нь нөгөөдүүл нь бүгд нөхрөөгөө ороод явчихдаг.
Тэгээд би энэ охиныг шинээр ирсэн болохоор адлаад оруулдаггүй юм байна гэж ойлгож байсан. Байнгын л хэрэлдэж маргалдаад байж байгаа нь харагддаг. Би хаяа бүр намжихгүй орилолдоод байхаар нь цагдаад дуудлага өгдөг. Нэг эмэгтэй нь бусдаасаа ахмаг насны махлаг дуу, онгор нүдтэй. Нөгөө нэг эмэгтэй нь сарвчтай хар малгайтай, хар нүдний шилтэй, цамцтай, туранхай биетэй, 36 орчим насных. Нөгөө нэг нь бас туранхай эмэгтэй, бас нэг эмэгтэй арх зардаг туранхай шар хүүхэн байдаг юм. Нэг эрэгтэй нь майжиг, хүл муутай, номхон бор өвгөн байгаа. Нөгөө нэг нь өндөр биетэй, туранхай хүн байдаг. Тэгээд нас барсан гээд байгаа эмэгтэй нүхний дэрэгдүүрээ явж байгаа л харагддаг. Миний харснаар шүүгдэгч байна. Хамт явж байгаа хүүхнүүдээ их дарамтанд байлгадаг бололтой байсан. Би яагаад тэгж бодож байна вэ гэхээр Бен өмнөх бор хүүхнээ байнга зодож байгаа харагддаг байсан. Мөн талигаа чинь манай хашааны гадна байнга уйлжсэн сууж байдаг байсан учраас би тэгж бодож байгаа юм а хэмээн гэрч мэдүүлжээ. Яг тэр өдөр юу болсон бэ? Хамт тараншаанд хонголж, хамт архиудаг хүмүүс талигаачийг амь насаа алдсан өдөр дараах зүйлсийг ирсэн. Гэрчүүд ярихдаа хэрэг явдал болдог өдөр бид нэр бөөнөрөө тараншааны нүхэндээ архи уусан. Талигаачийн дандаа бед зодууллаа гэж ярьдаг байсан. Хэрэг болсон өдөр буюу талигаачийг нас барсан өдөр дулааны шугамын нүхэнд талигаачийг шүүгдэгч зодсон. Сүүлийн 3 хоног хамт нүхэнд хонхоор ирсэн. Өдөр нь талигаачийн бие нь өвдчихсэн ирсэн. Тэгээд өвчнөөрөө далимдуулж бэдээ хэрэлдэж байгаад дахиад зодуулсан. Тэгээд талигаачийг нүхнээс гаргаж ирээд гадаа матрас дээр хамт унтсан. Шүн дараад бит хоёр буцаад нүхэнд ороод харин шүүгдэгчийг сараатай хамт унт гээд нүхнээс хөөж гаргасан. Тэгтэл шүүгдэгч сараа эвгүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд гараад хартал сараа нас барсан байсан. Сараа нас барахаас өмнө шүүгдэгч намайг зодсон. Бит хоёр алцаад гэж хэлж байсан. Мөн савны гадуурх жирэмсэн болсон. Би өвдөд байна гэж хэлээд дулааны шугамын нүхэнд ороод 2 өдөр гарахгүй хэвцэн. Би өвдөд байна гээд өвчин намдах юм авч угаад огт гараагүй. Тэгээд 3 дахь хоног дээр шүүгдэгч дахиж зодуулаад тэр өдрийн шөнөө нас барсан юм. Сарааг нас барсны дараа бид хэдийг цагдаагийн газрын өрөөнд мэдүүлэг өгөхгүйд сууж байхад шүүгдэгч бид хэдэд хандан намайг сарааг зоддог болон зодсон талаар хэлж болохгүй шүү гэж хэлсэн хэмээн дараах мэдүүлгийг өгсөн. Харин бусад гэрчүүд ярихдаа Сараа анх эрэхтэл би муу байна, элэг өвдөж байна гэд халуун турбаан дээр тэгнэж хөвтөөд босоогүй. Өглөө болгон бусд нь шил лаац түүхээр явж байхад талигаач тараншаанд үлддэг байсан. Хүмүүс түүнийг гэртээ хайр, ийм байж ин яах гээд байгаа юм бэ гэж хэлдэг байсан ч тэр явдаггүй байсан. Талигаачийг нас бардаг өдөр бид нэр тараншааны гадаа бөөнөрөө арх уусан. Гэвч харанхуй тараншаан дотор талигаач болон шүүгдэгч Бенер хоорондоо маргалдаж хэрэлцсэн. Тэгээд шүүгдэгч нь талигаачийг зодсон. Үүнээс удалгүй талигаач нас барсан байсныг бид нэр хэсэг хугацааны дараа унтаж сэрээд мэдсэн. Шүүгдэгч Бен ер нь арх уухаараа их түргэн уртай, ширүүн, хяналтгүй болчихдог гэж ярьсан. Мөн шүүгдэгч Бен бусад хоглаад түүдэг хүмүүст их муухай ханддаг, маш их дээрлэхүү хэмээн гэрчүүд ярьсан. Талигаачийн цогцост хийсэн шүүх хэмлэгийн задлан шинжилгээ маш аимшигтай дүр зургийг харуулсан юм. Түүний толгойн баруун хэсэгт чамархай болон зулаан орчимд хүчтэй цохилтын улмаас тархины дотор цус хурал түүссэн байжээ. Мөн баг тархин няцарч тарих бүхэлдээ дарагдсан байдалтай байсан байна. Үгээрч зогсохгүй түүний биед маш олон гэмтэл илэрсэн. Баруун талын 8 дугаар хавирга, зүүн талын 5 дугаар хавирга хугарсан. Цээж хэсэгт цус хуралд үүссэн, мөн нүүр, бие, мөчдөд олон тооны хөхөрсөн шарах байсан. Энэ бүхнээс харахад талигаач ганц удаагийн цохилтонд өртөөгүй, харин ч олон удаагийн хүчтэй зодуурт өртсөн нь тодорхой байна. Шүүх хэмлэгийн дүгнэлт дээр эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлээр дахин зогсноос үүссэн гэж тогтоогдсон. Өөрөөр хэлбэл энэ бол санамсаргүй осол биш, харин санаатай удаан үргэлжилсэн хүчирхийллийн үр дүн байжээ. Мөн нэг чухал зүйл бол талигаачийн цусанд арх, сотруулах хундаа болон ямар нэгэн масууруулах бодис огт илрээгүй. Тэр эрүүл байсан гэсэн үг. Мөн ямар нэгэн архаг өвчнгүй байсан. Харин хамгийн аимшигтай түүний биед учирсан гэмтлүүд нас барахаас 48 цагийн өмнө үүссэн байсан. Өөрөөр хэлбэл тэр хүн шууд нас бараагүй, хүнд гэмтэл авсан ч тодорхой хугацаанд амьд байсан гэсэн үг. Эцэст нь тархины дарагдлын улмаас амьсгал зүрх зогсож харамсалтайгаар нас баржээ. Уг үйлдсэн хэргийнхээ талаар шүүгдэгч нь дараах мэдүүлгийг өгсөн байдаг. Тэрээр хэлэхдээ 2017 оны 4-р сарын 14-нд
5 таньдаг хүнтэй депогийн тэнд 5-аас 6 шил арх уусан байх. Тэгээд би тасраад тараншаанд унтсан. Шүн цуг арх ууж байсан 2 хүүхэн орж ирсэн. Сараа ганцаараа гадаа хөвтөж байгаа. Хажуугаар нороод хөвт гисэн. Тэгээд би гараад очисон чинь нас барсан байсан. Би дуудсан чинь сэрэхгүй байсан. Нүүрэн дээр нь гараа тавьсан чинь хүйтэн байсан. Тэгэхээр нь цуг байсан хүүхнийг гараад ир гэж дуудсан. Тэгээд нас барсан юм шиг байна гэд түргэн цагдаа дуудсан. Түргэн ирэхэд би байхгүй аккурх түгээд явсан байсан. Одоо намайг цогсон гээд байгаа. Би цогсноо сайн мэдэхгүй байна. Унтахын өмнө маргаан зодон болсон уу? Би мэдэхгүй. Би тараншаанд унтаж байсан хэмээн дараах мэдүүлгийг өгсөн. Уг хэрэгээр шүүгдэг чинь гадуур байцаагдаж батлан даалтанд байх үедээ дахин өөр нэг хүний амь насанд хүрсэн. Хоёр дахь хохирогч нь 1981 онд төрсөн. Тэрээр эхнэр хүүхэдтэй ажил хөдөлмөр эрхэлдэг энгийн нэгэн эр байсан. Гэвч 2014 оноос эхлэн түүний амьдрал өөрчлөгдөж эхэлсэн. Тэрээр буруу хүмүүстэй нийлж арх ууж орон гэргүй тэнмэл амьдралд татагдсан байна. Сүүлдээ хаана юу хийж явааг нь гэр бүлийнхэн ч мэдхээ байжээ. Харин 2017 оны 10 дугаар сарын сүүлчээр гэмтлийн тэнд явж байгаад машинд мөргүүлсэн байна. Түүний толгой нь хагарч хөлн доголж бие нь аль хэдийн муутсан байсан. Гэсэн ч тэр эмнэлэгт үзүүлээгүй харин үргэлжлүүлж гудамжинд арх уусаар л байсан. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь дараах зүйлсийг ярьсан. Талигаач нь 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аймгийн төвд айлын 7 дахь хүү болон төрсөн. Дээрээ 5 ах, 1 эгчтэй, 1 эгч нь би юм. Доороо нэг эрэгтэй дүүтэй. Талигаач төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр хүмүүжин цэцэрлэг сургуульд сурч 8 дугаар анги төгссөн. 8 дугаар анги төгсөөд аймагт аав ээжэд туслан ажил хийж жолооны курсэд сурч жолооч болсон. Цэргийн аль пааж байгаагүй аймагт ээж аавын хажууд амьдарч байсан. Аймагт аав ээжийн хажууд амьдарч байх хугацаанд 2004 онд эм гихч эмэгтэйтэй танилцж гэр бүл болж тусдаа гарч охин хүү хоёртой болсон. 6 дугаар ангийн хүн манай аав ээждээр амьдардаг. Харин 4 дугаар ангийн охин нь өөрийнхөө ээждээр амьдардаг. 2013 оноос хойш эхнэрээсээ салж талигаач нь надтай амьдрах болсон. 2013 оны 4 сараас 7 сар хүртэл Эрдэнэс 5 толгойд хамгаалагчаар ажиллаж байгаад гарсан. Үүний дараа өөр нэг замын ангид 1 жил гарan ажиллаж байгаад ажилгүй болсон. 2015 оноос хойш ойр зургийн ажил хийж гэрээ хараад гэртээ байдаг болсон. 2014 оны намраас нэг хэсэг болж бүтэхгүй тэнмэл амьдралтай хүмүүстэй нийлээд байх шиг байсан. Тэрнээс хойш гайгүй аригтаар суухгүй барилга дээр ажиллаж байгаад саяхнаас 2017 оны 6 дугаар сараас хойш буцаад тэнмэл амьдралтай хүмүүстэй нийлж эхэлсэн. Хамт амьдардаг байх хугацаанд буюу 2017 оны 6 дугаар сараас хойш өглөө гарч яваад орой ирдэг байсан. Хаагуур юу хийж явааг нь мэдэгддэггүй байсан. Хаагуур яваад ирэв гэхээр хар хорин зах дээр байж байгаад ирлээгээд халамцуу ирдэг байсан. Эхнэрээсээ салхаасаа өмнө баг зэрэг уудаг байсан байх. Салснаасаа хойш хамгаалтын ажил болон барилгын ажил хийдэг байхдаа хаяа нэг уудаг байсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд архийг их хэмжээгээр уудаг болсон. Талигаач нь эхнэрээсээ ямар шалтгаанаас болж салсныг нь мэдэхгүй байна. Аймагт манай аав ээж хоёр маань талигаачийг оршуулсан. Оршуулгын зардлын баримтыг аймагаас авчирч байгаад тоо хэмжээг нь нарийн гаргаж өгнө. Уг баримттай хохирлыг нэхэмжлэн хэмээн дараах мэдүүлгийг өгсөн. Одоо гэрч солонгогийн мэдүүлгээс сонсцгоё. 2013 оны үед би талигаачийг таньдаг байсан. Тэр үед талигаач нь гэр орон байгаагүй. Гадуур л орц подвалоор хоноглодог байсан. Тэр үед бид хоёр хамт гадуур хог түүдэг байсан. Талигаач бид хоёр дотн харьцаанд ордог, дотн харилцаатай байсан. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шөнө ихчинд унтаж яхад талигаач нь согтуу ирсэн. Тэрээр хорооллоос нааша ирж байгаад ландмаркийн автомашинд мөргүүлсэн гэж хэлсэн. Тэгээд түүнээс гайгүй юу гэхэд хажуу талаас нь гэмтлийн ард машин зам дээр машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Тэр үед талигаачийн толгойн зүүн хэсэгт хагараад цус гараад гарсан цус нь хатсан байдалтай байсан. Мөн талигаачийн зүүн хацарт шалбарсан байсан. Мөн тэрээр зүүн талын өвдөд байна гэж хэлсэн. Баруун талын хөл нь шагаанасаа доош хавдсан байсан. Тэр шөндөө тэгээд унтаж амарсан. Маргааш өглөө нь 09 цагт сэрэхэд талигаач толгой дээрх шархыг үзээдэх гэхээр нь үдтэл толгойн зүүн хэсэгт оогоод хавдсан байдалтай цус гараагүй байсан. Зүүн талын хацар дээрх шалбархайнд байж лээсэн. Мөн талигаач доглоод яваад исэн. Тэгээд эгчийн гэрээс бид нар хог түүх гээд гарсан.
Тэгээд талигач толгой өвдөд байна гэхээр нь замаараа булгаагийн гэрээр орж нэг ширхэг толгойн юм өгөөд тэндээсээ бид нэр хорооллын байрнуудаар явж шил лаац түүсэн. Тухайн өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр талигачийн бие нь гайгүйсэн. Баруун талын хөл хавцсан, зүүн талын өвдөг нь хавдаад хазагдаж явж байсан. Тэгээд бид нэр ихчинд бөөнөрөө очисон. Тэр шөнө талигачийн бие бас гайгүйсэн. Өчигдөр өглөө 8-аас 9 цагийн хооронд ихчийн гэрээс бид нэр мөнөл шил лаац түүхгээд гарсан. Бид нар замдаа хогийн пүнкрээс 2 ширхэг гар утас олсон. Тэгээд 34-ийн хойно байрлах нүүрс зардаг газар 2 гар утсыг 3,000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан. Тэгээд 1000 төгрөг гаргаж ирээд тавуулаа. Дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн хандгай нэртэй арх авсан. Тэгээд бид нар бөөнөрөө тухайн архиа авч явсан. Тэгээд талигаач бид нар булгаагийн гэрээр ороод зарах хайрцагтай аяг шаазанг аваад доошоо түүхий давдаг цэгийн ойролцоо явж байхад шүүгдэгч болон мөөгийн отгоо бата дөрөвтэй таарсан. Тэр дөрөв бид нарыг юу байна хаанаас ирцгээв гэсэн. Тэгтэл мөөгийн болон талигаач шүүгдэж 3 хоорондоо маргалдаад исэн. Тэр 3-ыг отгоо дундуур нь оргоод салгаж байсан. Талигаач тэр үед гартаа барьж явсан. Бараагаа газар шидсэн. Би газар хагарсан аяг шаазанг доошоо суун. Түүгээд босож ирэхэд талигачийн амнаас цус гарч байсан. Талигачийг тэндээс явъя гэтэл явж бай. Би араас чинь очие гээд ганцаараа тэндээс суугаад үлдсэн. Бид нэр хар хорин орж юм зарах гээд явсан. Хар хорин зах дээр аяг шаазангаа зараад талигачийг 15 цаг хүртэл хүлээсэн боловч ирээгүй. Бид нарыг хар хорин зах дээр аяг шаазангаа зарж байхад шүүгдэгч тэнд явж байсан. Тэрээр ахыгаа 20 анги орж эргэчгээд ирлээ гэж байсан. Бид нар 32-ын түүхий эд авдаг цэгийн орчим шуудаатай үлдсэн бараагаа нуусан. Тэндээс бид нэр хороол руу Европ жимснээс жимс идэх гээд явсан. Хороол донд байрлах Европ жимсний дэлгүүр нь муудсан жимсээ гаргаад тавьчихдаг юм. Бид нар нэг тоор жимс аваад хойшоо далан гарч замдаа нэг шил дарих авч тавуулаа хуваажуулсан. Тэр үед ойролцоогоор 16 цаг болж байсан. Тэндээсээ бид нэр талигачийг олж авах гээд өглөө салсан газараа очтол талигач байхгүй байсан. Бид нар дээр цагдаа нар ирээд шууд цагдаа руу явсан. Талигаач нь машинд мөргүүлээд газар унсан. Газар унахдаа толгоогоор боржуур мөргсөн гэж хэлсэн. Машинд мөргүүлснийхээ дараа толгоо өвдөд байна. Баруун зүүн хөл өвдөд байна гэж хэлсэн. Машиных нь усын дугаар сэрийг талигаач мэдэхгүй байна гэж хэлсэн. Нөгөө машин нь мөргчхөөд цухтаасан гэсэн. Толгооны зүүн хэсэг нь ангаагаад цус нь хатсан байсан. Талигачийг эхлээд шүүгдэгч нүүрлүүнд шанаадсан. Тэгээд талигаач газар унсны дараа шүүгдэгч мөгийн хоёр нь нуруу руу нь хөлөөрөө өшөглөөдсэн. Тэр хоёр зодоод амнаас нь цус гарсан гэж бодож байна. Тэр үед газар бөксөөрөө суучгаад босгүй байсан хэмээн дараах мэдүүлгийг өгсөн байна. Харин бусад гэрчнэр тухайн үйл явдлын талаар ярихдаа талигачийг мөгийн газар бөксөөрөө суучихсан байхад толгой руу нь гараараа нэг удаа цохиж харагдсан. Тэгээд шүүгдэгч байна. Мөн адил түүнийг элбээд хоёулаа нийлээд зодсон. Тухаараа мөргөж газарт хавсарч унгаа нүүр нүдгүү өшөөлөж зодсон ба гартаа боржуур шиг зүйл мөөгийн гартаа атгаад толгой руу цогсон ба цохиж өшөглөх боломжтой бүхэл газар руу цохиж байсан хэмээн гэрчүүд мэдүүлсэн. Ингээд түүнийг зодож дуусныхаа дараа мөөгийн болон шүүгдэгч нар тухайн газраас явсан. Талигаач нь газар твтээд үлдсэн бөгөөд тухайн газараасаа хөдлөхгүй маш удсан байна. Харин түүний дэрвдүр өнгөрч явсан нэгэн хүн нэг л биш байгааг нь хараад цагдаагийн газар болон 103-т дуудлага өгчээ. 103-ын ирсэн боловч талигаач нь аль хэдийн амь насаа алдсан байжээ. Яагаад шүүгдэгч нь талигаачтай маргалцсан гэхээр шүүгдэгчийн төрсөн ах нь одоо шоронд ял хидэлж байгаа. Төрсөн ахынх нь ерөнхийдөө бол уулзаж учирдаг эхнэр буюу найз бүсгүй маягийн эмэгтэй ээжээ. Тэр эмэгтэйг нь архинд уруу татлаа хамтдаа гадуур хоглаад түүж явлаа гэдгээр шалтгаглан уурлаж түүнийг зодсон байна. Ингээд талигаач хийсэн шүүх шинжилгээний дүгнэлтээс танилцуулъя. Түүний толгойн дагц хэсэгт шарах, нүүр ам орчимд нэцрал, цус хуралд, мөн биеийн бусад хэсгүүдэд цулралт, хөхрөлтүүд илэрсэн байна. Гэвч үхэлд хүргэсэн гол шалтгаан нь тархины битүү гэмтэл байжээ. Тодорхойлбол тархины том хэмжээний дотоод цус алдалт, цус харвалт үүссэн байжээ. Шинжээчдийн дүгнэлтээр эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн. Талигачийн цуснд 3.3 промил спирт илэрсэн. Энэ нь тэр хүн нас барах үедээ хүнд зэргийн сотолттой байсан гэсэн үг. Ийм үед хүн өөрийгөө хамгаалах чадвар бараг байхгүй болдог. Шинжээчийн хэлснээр тархины ийм төрлийн гэмтэл авсан хүн
тодорхой хугацаанд амьд байх боломжтой ч удалгүй ухаан алдаж нас барах эрсдэлтэй байдаг. Мөн биедэн байх зарим гэмтлүүд нь хэд хоногийн өмнө үүссэн байсан нь тогтоогдсон юм. Энэ хийсэн хэргийнхээ талаар шүүгдэгч нар дараах мэдүүлгийг өгсөн. Шүүгдэгч Мөгийн хэлэхдээ би 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд ерөнхий боловсролын 9-р сургуулийн 6-р ангид сурч байгаад гарсан. Хуваарай барилга дээр ажил хийж байгаад эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145-ийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял авч 2006 онд ялын хугацаа дуусаж судлагдсан. Тэрнээс хойш барилгын ажил хийдэг байсан. Би эхнэртэйгээ 2002 онд танилцаж гэр бүл болж байсан. Эхнэр маань 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Манай том хүү 7 дугаар ангид сурдаг. Дунд хүү маань сургуулийн бус албан бус сургалтанд явдаг. Бага охин маань гэртээ ээжтэйгээ байдаг. Би эхээс долуулаа бөгөөд айлын доороосоо 3 дахь хүүхэд ба гэрээхтэйгээ харьцалгүй удаж байна. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өглөө босоод Бэгийн төрсөн ахын шүүх хуралд суухаар шүүгдэгч олон би Отгоо, Батаа бид хэд бүгдээрээ явж байсан. Хадам ээж Дэгийн гэрт очсон. Тэгээд гэрээс нь гараад зам дагаж уруудаад явж байхад түүхийн эдийн засаг дээр хамт архиудаг талигач болон солонгоо туяа Аги булгаа эдтэй тааралцсан. Тэгтэл Бэ талигачид хандаж чи муу солонгоотой явуултлаа гэж хэлээд барьж аваад талигачийн дух руу мөргсөн чинь талигач босож ирээд Бэтэй барьцалдаж авахаар нь талигачийн зүүн талын шанаа руу 2-3 удаа алгацсан чинь газарт суугаад үлдсэн. Тэгтэл отгоо ирээд чи яах гээд байгаа юм бэ? Ядарсан хүнийг гэж хэлээд Бэбэд хоёрыг татаад авч явсан. Тэгээд өндөр хүчтэлийн хажууд 1.075 литрийн арх ууж сууж байгаад талигачийг хартал газар суучгаад босхгүй байхаар нь яваад очтол хорхираад унтаад байгаа юм шиг байхаар нь унтаж байна сэргээд босоод явчих байлгүй гэж бодоод нөгөө өд дээр очсон. Тэгээд байж байтал Бэгийн ээж нь Бэ рүү залхахаар нь бид хоёр дүүргийн шүүхтэр очиод Бэ шүүхтэр үлдсэн. Бэгийн төрсөн ах нь солонгоотой хамтран амьдарч байсан бөгөөд Бэгийн төрсөн ах нь хүн асан хэрэгээр сууж байгаа гэсэн. Талигачийг солонгоотой хамт явж байхыг хараад солонгоог уруу татлаа. Ахыг хоригдож байхад нэг удаач гэсэн эргэж тойруулсангүй гэх асуудлаас болж маргалцсан гэх мэдүүлгийг өгчээ. Харин шүүгдэгч Бэ дараах мэдүүлгийг өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өглөө Мөгийн гэрээс гараад түүний эхнэр Отгоо болон найз Батаа нарын хамт яваад замдаа түүхийн эдийн засаг дээр талигач болон солонгоо туяа Аги булгаа эдтэй тааралцсан. Би талигачийг чи жаахан хэгжүүрхэд байгаа юм уу гэсэн чи өөдөөс тэгэхээр яадаг юм пэймэн гэж хэлээд бид хоёр барьцалдаж авсан. Би талигачийн нүүрний эрүүх хэсэгт нэг удаа мөргсөн чинь хойшоо нэг алхаад уруулнаас нь цус гарч байсан. 461-р анги орж ахыг эргэчгээд буцаад явж байтал Мөгийн эхнэр Отгоо над руу уцаар яриад хар хорин зах дээр хүрээдэр гэхээр нь яваад очтол цагдаа нар ирээд авч явсан. Би Мөгийг талигачийн яг хаана хэд удаа цохиж зодож байгааг хараагүй. Ямар ч байсан цохиж байгаа нь харагдсан. Тэр өглөө Мөгийн гэрээс гарч явахдаа замдаа дэлгүүрээс арх авсан байснаас нэг удаа 50 г орчим арх уусан. Тэгээд тэр 3 үлдсэн архийг хувааж угаад явсан. Би тухайн үед тоглоод чи муу хэгжүүрхэд байна уу гэсэн чинь тэгжин пэймэн гээл маргалцсан. Миний төрсөн ах солонгоо гэх эмэгтэйтэй. Ямар харьцаа холбоотойг би сайн мэдэхгүй, ямар ч байсан хамт явж архитаар суудаг байсан юм шиг байлээ. Тухайн үед талигачийг манай ах ихнэртэй явуултлаа гэж зодсон зүйл байхгүй. Би талигачийг цохиж зодож өшгөлсөн зүйл байхгүй. Талигачийн доод эрүүх хэсэгт нь л мөрөгсөн. Тэгэхэд л амнаас нь цус гарсан байх хэмээн мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч байна. Аль хэдийн хүний амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож гадуур ботлон даалтад явж байсан. Гэтэл тухайн хэрэг болдог өдөр Мөгөдөө нээлж арх уусан үедээ дахин нэг хүний амь насыг хөнөөжээ. Шүүхээс шүүгдэгч Бэг 2 хүний амь насыг хөнөөсөн гэж үзэж бүх насаар нь хорих ялыг оноосон. Тухайн хорих ялыг хаалттай хорих байгууллагад илүүлэхээр шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч Мөгийг хүний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутай хэмээн үзэж 14 жилийн хорих ялыг оноожээ. Тухайн ялыг мөн адил хаалттай хорих байгууллагад илүүлэхээр болсон байна. Монголд архиталт задгаарч нэг-нэгнээ хөнөөж буй үзэгдэл энгийн мэт болсон өмнө хүргэсэн хэрэгүүд нотолж байна. Хаана ямар хэрэг гарч байна? Дандаа л ахуйн архиталтаас үүдэн гарч байна. Энэ нь нийгмийн эрүүл мэнд, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх бодлого, гэр бүл, хамт олонны дэмжлэг, боловсролын хөтөлбөрүүдийг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Өнөөдрийн харамсалтай хэрэг маань энд хүрээд дуусж байна. Тэгээ дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.